За сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна уу? За өнөөдөр багш нь танаа ингээд монгол хэлний хичээл заана. За бидний өнөөдөр хичээл баримтлах дэг маань энэ дээ. За бүгдээрээ өнөөдөр дэгтэйгээ танилцъя. За арслан шиг зоригтой уушаараа хүүхдүүдээ. Үзэл бодлоо илэрхийлье. Загас шиг намгүн Устдыг сонсъё. үнэг шиг авхаарчтай Идэвхтэй оролцъё. мэлхий шиг тайван Хүлээсээ ашиглая. хурдан Бичиж тэмдэглэе. за эдгээр дээгүүдийг маш сайн баримталж хичээлдээ оролцсон шүү. Заяа. За өнөөдөр та нар хичээлдээ ямар зорилготой ирсэн бэ? Юуны тулд ирсэн? Хичээлээ хийхийн тулд, хичээлээ ойлгохын тулд, эрдэм мэдлэг мэдэж авахын тулд ирсэн тийм үү? За тэгвэл өнөөдрийнхөө хичээлээр хэдүүлээ ирсэн зорилгоо хамтдаа биелүүлцгээе. За бүгдээрээ. За багш нь та хэдийн ширээн дээр ажлын хуудас болно. За зарим хүүхдүүдийн ширээн партн дагуур нь ийм шар өнгөтэй хэрчмэл үгс өгсөн байгаа. За бүгдээрээ ширээгээ шалгаарай. За хэрчмэл үгтэй хүүхдүүд нь бариад багшийнхаа самрын өмнө гараад хэрчмэл үг авсангууд нь бүгдээрээ маш сайн шалгана шүү. За дараалал зогсож. За тэнд. За багштай үгээ уншаад өгөөрэй бол ангийнхан. Дэлхийн нийт усны 97% нь давстай ус эзэлдэг. Хүний биеийн 70-75%-ийг ус эзэлдэг. Дандаа шим байдаг. Баримтад толгуурладаг. Биеийн дулааныг тогтвортой байлгана. За эдгээр үгсүүд байна тийм үү? За наад үгсүүдээ бүгдээрээ энэ самбарт наач. За сууж гараа. За ангаараа нэг уншиж эдгээр үгсийг. За уншаарай. За. Дэлхийн нийт усны 97% дандаа шим байдаг. Биеийн дулааныг тогтвортой байлгана. За эдгээр үгсийг яах гэж та нарт өгсөн юм бол багш нь юу гэж бодож байна? За усны талаар мэдлэг хуваалцахын тулд өөр яах гэж өгсөн юм бол Усаасаа мэдэж аваарай. за өөр Эрүүл мэндэд хэрэгтэй гэж. за эрүүл мэндэд хэрэгтэй гэж байна. За тэгвэл бүгдээрээ энэ үзэл бодлоо хадгалж ий тийм үү? За одоо би та нартаа багш нэг бичлэг үзүүлнэ. Энэ бичлэгийг маш сайн анхааралтай бодож үзээрэй заяа. За манай сургуулийн эрхэм зорилго маань олонгууд өөрийн санаа бодлыг зөв илэрхийлдэг, өөртөө итгэлтэй. За ээлдэг найрсаг харьцаатай бусдыг хүндэтгэх хүүхэд төлөвшүүлэхийн тулд ажилладаг юм байна тийм үү? За Ус газар сайгүй байдаг. Газрын хөрс мөсөн моднаас эхлээд хүний биеийн эс зүтгэл байна. Бусад хүчин зүйлс болох амьдарч буй газар биеийн жингийн индекс тас хүйс зэрэгээс хамааран дунджаар хүний биеийн 70-75%-ийг ус эзэлдэг. Дөнгөж төрсэн хүүхдийн биеийн жинд эзлэх усны хувь энэс ч хүнд биеийн 90%-ийг ус эзэлдэг гэдгээр мэдээд загастай төстэй юм. Гэхдээ нэг нас хүртэл энэ нь 75% болон буурдаг. Тэгэхээр ус бидний биед ямар өөрийг гүйцэтгэдэг вэ? Мөн эрүүл байхын тулд бид хэр хэмжээний ус уух хэрэгтэй вэ? Ааш хоёр он хүний уюутыг зөөлөж тосож биеийн дулааныг тохируулж тарих болон нуруу нугсыг хоолох усан зөвхөн цуснд байдаг. Насан турш хүний зүрх болон тархины 4/3 ус байдаг. Энэ нь бараг гадилд агуулгад чийгшлийн хэмжээтэй тэнцвэр юм. Уушиг нь алинтэй юу төстэй ба 83% нь ус агуулгадаг. Мөн хамгийн уурай мэд санагдах ясны 31% ус байдаг. Хэрэг бид уснаас бүрдэж мөн усаар хүрээлэгдсэн бол яагаад ус уух хэрэгтэй юм бол өдөр бүр бид 2-3 литр усыг хөлс шээс ядагдас мөн амьсгалахтаа хүртэл алддаг. Эдгээр функцүүд хүний биед зайлшгүй явагддаг учраас бид шингэн алдалтаа нөхөх хэрэгтэй болно. за энэ бичлэг юуны талаар гарсан бэ?
За ус бидэнд ямар хэрэгтэй гэж юм? Ясыг бэхжүүлдэг гэж юм. Тархины үйл явцыг сайжруулдаг гэж юм. Гараа өргөөрэй. Гараа өргөөд өөртөө ихтэй. За тэгвэл та нар энэ бичлэгийг өмнө нь үзчихсэн үү? Үзэж байгаа. Иймэрхүү тэгвэл төстэй бичлэг үзчихсэн үү? Үзчихсэн. Хаанаас үзье? Мэдэнээс. Өөр. Телевизрээс. Өөр. Нэвтрүүлгээс. Өөр. YouTube-ээс зөв штэ ямар мангэ. Өөр. Facebook-ээс үзчихсэн байна шүү. Тийм ээ? За сайн байна. За тэгвэл багш нь энэ юг зогсооч. Тэгвэл энэ бичлэгийг хаанаас үзсэн гинэ? Нэвтрүүлгээс, мэдэнээс үзсэн байх юм байна, тийм үү? За тэгвэл өнөөдөр ямар сэдвтэй хичээл орно гэж бодож байна? Энэ усны талаар гараад байгаа зүйл чинь юугаар гарсан гинэ? Телевизээр. Мэдээгээр. Тэгвэл өнөөдөр бид нар юуны талаар үзэх гээд байна? Мэдээгээр гараад байна. За энэ юу маань бичлэг маань болохоор мэдээгээр гардаг юм байна, тийм үү? За та нарт энэ ус бол үнэхээр өнөөдөр ингээ хүүхдүүдэд бол хэрэгтэй байгаа шүү, тийм ээ? За усыг сайн авах ёстой энэ гэдэг те. За тэгвэл өнөөдөр бид нар мэдээний талаар үзэх нэ. За бидний өнөөдрийн гарчиг бол юу? Мэдээний үдэцтэй танилцъя гэсэн сэдвтэй байх юм. Мэдээний үдэцтэй За сэдвээ нэг уншия. Мэдээний үдэцтэй танилцъя. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ мэдээнийхаа үдэцтэй танилцъя. За тэгвэл бид нар мэдээж зорилготой ирсэн тийм үү? За энэ хичээлийнхаа сэдвийн хүрээнд бидний өнөөдрийн үзэх зорилго маань, хүрэх зорилго маань. За уншаарай. Мэдээний эсрэг гол үсгэл эсгийн холбоо хамаатыг олж тайлбарлах. Бидний зорилго маань ердөө мэдээ гэдэг зүйлийг эхлэл нь айлын, гол нь айлын, төгсгөл нь айлын гэдэг зүйлийг одоо энэ 40 минутынхаа хичээлээр үзэх нь байна, тийм үү? За тэгвэл та нар энэ эхлэл, гол, төгсгөл гэдэг үгийг өмнө сонсч байсан уу? Сонсч байсан. За юун дээр хэрэглэдэг вэ? Захидал маш сайн. Их дээр. Үлгэр дээр. Өгүүлэлэг урайлаг гэдэг. Тэгвэл монгол хэлний эхээс бүтсэн бүх зүйл маань юутай байдаг бахна вэ? Эхлэлтэй, голтой, төгсгөлтэй байдаг бахна. За маш сайн байна. За тэгвэл мэдээ бичгээд бас түлхүүр асуултууд гэдэг зүйл байдаг бахна. За түлхүүр асуулт гэдэг маань юу гэсэн үг вэ? Хамгийн гол тулгуур, тийм ээ? За тийм зүйл гэсэн үг. За тэгвэл түлхүүр асуултуудаа уншъя. Эхлээд юу? Хэн бичсэн энэ мэдээг, тийм ээ? За хаана болсон бэ? Тэр мэдээлэл маань хаана олсон? За. Яасан бэ? Юуны талаар гарсан бэ гэдэг маань, тийм ээ? За тэгвэл хизээ болсон, тийм ээ? Энэ мэдээлэл маань. За энэ бол бид нарын маань тулгуур асуултууд авах нэ. За одоо юу яа? Дэлгэцэнд анхаарлаа хандуулаад бүгдээрээ нэг мэдээлэл бэлтгэсэн байгаа багш. За тэрийг. За бидний өнөөдрийн сэдвийн маань хүрээнд байгаа суралцсан зорилт маань юу гэж байна вэ? 5-1 буюу унсан эхийн эхлэл тол хэсгүүдийн холбоо хамаарлыг тайлбарлах гэж байна, тийм ээ? За мэдээний бүтцтэй танилцах. Сайн үзэгчдээ та бүхэндээ цагийн бүрд мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Цэвэр ус, эрүүл амьдралын хэвлэл, орон байнгын хэрэглэн сумын улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн эмчилгээ цэцгээ, эрүүл зуршил, эрчимчтэй амьдрал, өдөрлөгийг урлаг заалан 2025 оны 9 сарын 30-ны өдөр зохион байгуулжээ. Энэ үеэр багааны сурагчдад өдөр бүр цэвэр ус уулан
Биеийн тэнцвэрийг хадгалах тухай танилцуулж байж усны үүргийг сонирхолтой байдлаар тайлбарласан байна. Сурагчид чихэрлэг ундааны оронд бус комплекс ураа хахад ангиур миний усууд туршил болон байгуулж сурагчдууд усны салтаа болох зорилготой ажиллаж байна. Монголын үндэсний олон нийтийн дэглэл харин мэдээллийн хөтөлбөр сурвалжлагч эксперт. За ийм мэдээллийн хөтөлбөр байна тийм үү? За энэ мэдээ одоо багшийнхан саяны уншсан мэдээ маань та нарын ажлын утсан дээр байгаа. За одоо бүгдээрээ ажлын утсаар хэлье. За одоо бүгдээрээ уншлагынхаа аргуудыг ашиглаад анги хамт олноороо мэдээгээ эхлэнэ. За багшаагаа 3 удаа алга тачсны дараа яг дээдлийнхэн цэвэр ус гэдэг гарчигнаас нь эхлээд уншиж шүү заяа. За бэл дээрээ. 1 2 3 эхлэе. Цэвэр ус илүү амьдралын нэгсээр ханад аймгийн хэрэглэн сумын усын дэлгүүрийн нэгдүгээр сургуулийн За энэ дээр нь давчилсан үг байгаад байна те. М У О Н Т. Энэ нь болохоор Монголын үндэсний олон нийтийн телевиз гэж ашиг заяа. За бүгдээрээ хэлье. Монголын үндэсний олон нийтийн телевиз. За цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр. За энийг би сая танилцуулсан. Тийм ээ? За би сая танилцуулсан учраас би сурвалжлагч болоод өөрийнхөө нэрийг тавьсан байна тийм үү багш нь. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ танай ангийнхаа ингээс сая мэдээ уншсан юм чинь бүгдээрээ сурвалжлагч болчлоо. Тийм учраас одоо хувь хувьдаа өөрсдийнхөө мэдээллийг бэлтгэнэ. Тийм ээ? За мэдээнд чухал анхаарах зүйлүүд маань олонгууд баримтанд тулгуурлана. Хамгийн гол нь баримтанд тулгуурлана. Худлаа үнэн мэдээллийг хүмүүс тараагаад байж болох уу? Болохгүй шүү дээ. Бид нэр дандаа цагийн үрд мэдээллийн хөтөлбөрөөр яадаг нь үнэн зөв улс оронд одоо тулгарж байгаа яг цаг үед нь байдаг тэр шинэ мэдээллүүдийг бид нарт хүргэж идэг тийм үү. За тэгвэл одоо бүгдээрээ багштайгаа бүгдээрээ сурвалжлагч болоод мэдээгээ бэлтгэх юм. Мэдээгээ бэлтгэхийн тулд та нар яах ёстой? Бэлдэх ёстой шүү дээ зөв. Өөртөө ихтэй тод чанга дугаар хариулаарай. Өөр яах ёстой? За. Идэвхтэй байх ёстой. Өөр зөв чанга ярих хэвээр. Хичээл зүтгэлтэй байх хэвээр. Хичээх хэрэгтэй. Хамгийн гол нь яах хэвээр лээ? Өөрийн болгон зоригтой, үнэн байх хэвээр тийм үү? За тэгвэл багш нь за 1 минут таарчээ. Та мэдээгээ өөртөө уншиж. Харааны уншлахаар унш. Чи сурвалжлагч байсан бол энэ мэдээллийг ард түмэндээ хүүхдүүдэд юу гэж зөвлөж хүргэх вэ гэдэг талаараа бодож уншаарай заяа.
За хуйсцсан уу? За тэгвэл одоо ангийн дан эрэгтэй сэтгүүлчд маань мэдээгээ уншиж шүү. Эмэгтэй сэтгүүлчд сонсож байгаарай заяа. За эрэгтэй сэтгүүлчд маань багшигаа эхлээрээ эхлэв шүү. За бэлдээ. Эрэгтэй сэтгүүлчд бэлтлээ. За уншихдаа хэн нэгнээсээ төрүүлэхгүй тийм ээ. За бусдыгаа сонсож мэдрэмжтэй унших нь тийм ээ. Төрүүлээд явах юм бол яах нь вэ? Нөгөө анги нийтийн уншлага маань юу яачих ш тийм ээ. За эхлэе. За эхлээрэй. Цэвэрос эрүүл амьдралын эхлэл. За тэгээд телевизийнхаа нэрээ хэлээрэй. Юу лээ? Төгсгөл хэсэгт нь Монголын үндэсний олон нийтийн телевиз, цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр. Хэний нэр байх вэ одоо? Сурагчид та бүхний нэр байх нь штэ, тийм ээ? За одоо эмэгтэй сэтгүүлчд маань уушаарай. За эхлэе. Цэвэр ус эрүүл амьдралын эхлэл. Орнод аймгийн Хэрхэн сумын улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн эмч цэцгээ эрүүл туршилт эрч хүчтэй амьдрал өдөртлийн урган заалан 2025 оны 9 сарын 30-нд зохион байгуулжээ. Энэ үеэр баг аймгийн сурагчид өдөр бүр цэвэр ус уух, биеийн тэнцвэрийг хангалттай тухай танилцуулга хийж усны үүдийг сонирхолтой байдлаар тайлбарлав. Сурагчид чихэрлэг удааны оронд ус сонгохыг гэсэн бүрээ гаргаж анги бүр миний ус уух туршилт булан байгуул сурагч бүр эцсийн савтай болон зорилго тавиулж ажиллаж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз, цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр Их цэцэг илүү одоо сурвалжлаад байгаа. Хишиг баяр маш сайн байна штэ, тийм ээ. За сая бүгдээрээ сурвалжлагч одоо мэдээгээ бэлтчихлээ. За одоо багш нь та нарыг өөртөө итгэлтэй, тод чанга дуугаар ярьдаг гэсэн сурагчдаа за бүгдээрээ сурвалжлагчд байгаа штэ. Мэдээгээ тэгвэл ангийнхандаа хэн хөргөх вэ гэд мэдээний цаг булангийн өмнө урьж байна. За хэн хөргөх вэ? За тэр охин. За одоо сурвалжлагч Хишиг баяр маань та бүхэндээ за мэдээний цагийг танилцуулах гэж байна. За Хишиг баяр сурвалжлагчаас сонсноо. Цэвэр ус эрүүл амьдралын эхлэл Дорнот аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний 1-р сургуулийн эмч цэцгээ эрүүл зуршил эрч хүчтэй амьдрал өдрөлгийн урлаг заалтанд 2025 оны 9 сарын 30-нд зохион байгуулжээ. Энэ үеэр бага ангийн сурагчид өдөр бүр цэвэр ус уух нь биеийн тэнцвэрийг хадгалдаг тухай танилцуулга хийж усны үүргийг сонирхолтой байдлаар тайлбарлав. Сурагчид чихэрлэг ундааны оронд ус сонгоё гэсэн ураа гаргаж анги бүр миний ус уух зуршил болон байгуулж сурагч бүр усны савтай болгох зорилгог тавин ажиллаж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз, цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр сурчилсан Хишиг баяр. За Хишиг баяр сурвалжлагчтай баярлаа. Баяр хүргэе. Ямар моног тийм ээ. За дараагийн сурвалжлагч юм бэ. За тэр охин. Ямар мондог сурвалжлагч нар вэ? За мэдээллийн хөтөлбөрөөр хүрэхэд бэлэн болсон байна. Цэвэр ус эрүүл амьдралын эхлэл. Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний 1-р сургуулийн эмч цэцгээ эрүүл туршил эрч хүчтэй амьдрал өдөрлөгийг урлаг зааланд 2025 оны 9 сарын 30-нд зохион байгуулжээ. Энэ үеэр бага ангийн сурагчид өдөр бүр цэвэр ус уух нь биеийн тэнцвэрийг хадгалдаг тухай танилцуулга хийж усны үүргийг сонирхолтой байдлаар тайлбарлав.
Сурагчид чихэрлэг ундааны оронд ус сонгоё гэсэн ураа гаргаж анги бүр миний усах зуршил болон байгуулж сурагч бүр усны савтай болох зорилго тавин ажиллаж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр сурвалжилсан Амин Эрдэнэ. Оо, ямар мундаг юм бэ манай Амин Эрдэнэ. За баяр хүргэе. За ингээд бүгдээрээ яасан сурвалжлагч боллоо тийм ээ. За дараагийн дасгалта. Одоо бүгдээрээ ажлын хуудасныхаа мэдээний доод талд мэдээний бүтэц гэж бичсэн байгаа ч багш нь бидний үзэж байгаа мэдээ маань эхлэл, гол, төгсгөл хэсэгтэй байна гэж ярилцсан тийм үү? За тэгвэл наашаа анхаарлаа хандуулнаар хүүхдүүд ээ. За эхлэл хэсэгт маань юу байна гэж байна? Хэн, хаан, хизээ, яасан гэсэн нөгөө түлхүүр асуултууд маань хаана орж өгч гинөө? Эхлэл хэсэгтээ ороод өгч. За тэгвэл гол хэсэгт нь юу ах юм бол? Дэлгэрүүлсэн хэсэг. Энэ мэдээг яах гэж бичсэн тийм ээ? Хаанаас их сурвалжийг авсан, яасан гэсэн гэдэг нэг үйл явдлууд нь өрнүүлж байгаа хэсэг маань гол хэсэгтээ орж өгдөг нэ. За хамгийн сүүлийн төгсгөл хэсэг нь юу вэ? Мэдээ бичсэн хүний нэр, он, сар, өдөр. За эдгээр маань яадаг вэ? Төгсгөл хэсэгтээ орж өгдөг вэ. За энэ мэдээний бүтцээ харж агаад саяны мэдээг хараарай. Эхлэл хэсэг нь ямар өнгөтэй вэ? Цэнхэр өнгөтэй штэ. Хаан хэн хизээ юу хийсэн бэ те? За хэн юу хийсэн бэ? Цэцгээ. Сургуулийн эмч маань тийм ээ? За хаан. Урлаг заална. Хизээ. Ямар мундаг хүүхдүүд вэ тийм ээ? За дэлгэрүүлсэн хэсэг нь олонгууд одоо сурагчдад ингээд туршилт явуулаад усуух ийм ач тустай байдаг шүү. Ус бидний биед ийм хэрэгтэй гэдэг мэдээллүүдийг өгсөн учраас тэр маань ямар хэсэг нь болох нь? Гол хэсэг буюу дэлгэрүүлсэн хэсэг нь болох нь. За хамгийн сүүл нь ямар өнгөөр вэ? Улаан өнгөөр ш. Тэр улаан өнгө ямар хэсэг вэ мэдээний? Төгсгөл хэсэг ямар мундаг юм бэ? За төгсгөл хэсэгт нь мэдээ хэн бичсэн бэ? Сурагчдад. Одоо сурагчдад сая бол багш нь бичсэн байсан тийм ээ? Сая Хишиг баяр уншсан. Та нар бичсэн байх нь ш тийм ээ? За маш сайн. Тэгвэл хизээ бичье. Хизээ. Би сая өнөөдөр бид нар мэдээлэлээ цоо шинээр хүргэлээ ш. Өнөөдөр хэдэн сарын хэдэн бэлээ? 11 сарын. Маш сайн. 2025 оны 11 сарын 20 байх нь. За тэгвэл одоо саяныхаа энэ мэдээний бүтцийг харж байгаад дасгал нэгийг би дааж ажиллая. Хэн, хаан, хизээ, юу болсон, юуны учир гэдгийг тийм ээ. За багш нь та нарыг хийж байх хооронд хэн ямар сурагчид идэвхтэй оролцож байна вэ гэдгийг сайхан тэмдэглэж гинэ. За эхлээд маш сайн бодоорой. Яарах юм байхгүй. Эхлээд бодно. Юу бичгээ эхлээд бодно шүү дээ, тий хүүхдүүдээ. Бодохгүй шууд бичээд байж болохгүй ш. Зөв үү, буруу юу гэдгээ маш сайн тунгааж бодоорой.
За бид нар бол нэгдүгээр дасгал дээр одоо мэдээгээ бүгдийг задлж өчөж ш тийм ээ. Бүтцээр нь. За дууссан хүүхдүүд байвал багштай үзүүлээ шүү за. Сайн байна шүү. Цаашаа явах. Оо хин цэцгээ юм чи. Тийм бааз. Энд. Тэгвэл энд юу гэж чөх ингэж яана. Оо. За энэ хүн биччихгүй. За хүүхдүүд ерөнхийдөө дуусч байна. Одоо дууссан хүүхдүүд маань артлынх нь ажлын хуудсан дээр за эргүүлэнгүүд за энэ хажуу талынхаа юун дээр оноогоо тавьчих хүүхдүүд ээ. Өөрийгөө үнэлээд одоо нэгдүгээр дасгал даалгаврыг хийсэн шүү дээ бид нар. За тэгэнгүүт нэгдүгээр дасгал даалгаврынхаа энэ дээр нь олонгууд нэгдүгээр дасгал маань 2 оноотой. Хэрвээ багш нь үзээд зөвөө гэсэн бол чи яах нь вэ? Энэ дээр өөрөө 2 оноо тавих нь шүү дээ. Хичээлийн төгсгөл тэгээд бид нар хэдэн оноо авч хэд яаж оролцсноо харна гэсэн үг байхгүй юу? За яа. За сайн байна. За сайн байна. За одоо хажуудхаа харчих. Найз нь ер нь хийж гинөө гэдгээ. За хараахан найз нь мэдэж ойлгоогүй үйл өөрийнхөө хийсэнтэй харьцуулж хараад аль зөв буруугаа ярилцаарай. За тэгээд өөртөө оноогоо өгч. Хэрвээ найзаараа шалгуулад найз нь хажуудах нь зөв гэсэн бол хэдэн оноо өгнө гэлээ багш нь? Оо 2 оноо. За дэлгэц рүү анхаарлаа хандуулаад ярилцъя бүгдээрээ. За мэдээгээ энэ эхлэл хэсэг маань гол хэсэг маань төгсгөл хэсэг маань энд байна тийм ээ. За одоо өөрийгөө үнэлээр хараарай. Хэрхэн зөв буруу хийснээ багшийнхаа дэлгэцэн рүү анхаарлаа хандуулаад харъя. За ийм зүйлүүд байсан тийм ээ. За хэн зөв хийсэн буруу хийснээ одоо харъя. За 1-2 оноогоор өөрийгөө үнэлээ шүү. За яа.
За хэн байсан бэ? Оо, манай сургуулийн эмч цэцгээ эмч байсан шүү дээ. Хизээлээ? Зөв байна уу? Та нартай таарж байна уу? Үзгээрээ өөрийгөө үнэлээ зөвлөөрэй. За хаана болсон юм? Урлаг зааланд болсон ш. Юуг зохион байгууллаа? Өдөрлөгийг зохион байгуулсан. Яасан бэлээ? Зохион байгуул. Юуны учир? Өөр яриараа. Маш сайн. Өөр. Оо зөв штэ яриараа өшөө яри. Яриараа. Ус биднэрт юу н хэрэгтэй юм уу? Хэрэгтэй. Яагаад хэрэгтэй юм бэ? Оо зөв штэ ямар гой гой санаанууд вэ? Өшөө хэлээрээ. Ус уухгүй бол чиний би ер нь яах вэ? Чи ер нь яана гэж бодож байна? Өөрийгөө усахгүй. Оо усаар дутагдсан штэ өөр. Оо ухаан нь ажиллахгүй, тарих ажиллахгүй. Маш сайн байна. Энэ хорвоо ертөнцийн байдаг бүх амьд зүйлсүүд яадаг болно уу? Ус уудаг. Тэгвэл эмч маань биднэрт маш хэрэгтэй мэдээг яасан байна? Танилцуулсан өгсөн байна штэ, тийм ээ? За хүүхэд бүрийг усны савтай болгоо гэж байна. За танай ангийн хэдэн хүүхэд нь усны савтай явдгийг? Оо бас олон байна. Үүнийг одоо энэ гоё мэдээ үтсэн юм чи хэдүүлээ яах вэ? Цааш нь өргөжин дэлгэрүүлээд усны савтай олъё. Байн ингээ хичээлийнхаа гадуур ингээд аяг бариад ус ууна гэх чиг хэвчээ шүү дээ. Усныхаа савнд нэг авчраа тавьчих юм бол амар тийм ээ. Тэг хичээлээ хийж явах зураа уугаад байхад ш. Тийм учраас одоо ангидаа ингээд багштайгаа нэлээд усны савтай болох зорилго төвшүүлээрэй заяа. За ингээд бүгдээрээ багшийнхтай таарж явах юм бол оноогоо тавиарай. Тавьсан уу? За. За тэгвэл хүүхдүүдээ ер нь мэдээ гэдэг зүйл чинь юу юм бэ? Уншаарай. Одоо тэгвэл маш аядуухан чимээгүй нэг уншаад өгдөө багш та. Оо зөв. Цаг тухайн яг энэ цаг үед болж байгаа тийм ээ. Тэгээд чухал үйл явдлын тухай мэдээлсэн богино эхийг яах нь мэдээ гэж нэрлэдэг байх нэ. За энд өччих явах шин. За хоёрдугаар дасгалаа хараарай. Ажлын утсан дээр хоёрдугаар дасгал нь юу гэж байна? За уралдчих. Гэс зүг болгочих. Уралдаад гэс холбочих найзуудтайгаа. Хэн хамгийн түрүүнд холбохыг багш нь харъя. За болсон хүмүүс маань гараа өргөө сууж байгаарай. Багш нь энийг наачаад шууд эргэж хараад таад байхыг үзэн заяа. Ямар мундаг юм бэ? Би энийг нааж амжааг байхад дуусчих юм уу таад. Ямар мундаг. Тэгвэл одоо хажуу талуудаа шалгачтаа цаасаа солиод зөв олбосон байна уу, буруу олбосон байна уу? Зөв бол тэгвэл оногийн нөгөөрөө, хоёр оногийн нөгөөрөө найзтаа. Өөр вэ нөө? За өөр бол хараад сууж байгаарай. Зөв гэж бодож ивэл найздаа хосоороо үнэлээ 2 оноогоо өгье. За хараахан зөрөөдөө буруу байна гэх юм бол яах вэ? Самбарлуугаа хэдүүлээ анхаарлаа хандуулах нь ш, тийм ээ? За ямар ч гэсэн өөрийнхөө хэмжээнд дууссан хүмүүс гараа өргөдөө. Вау, бараг бүгдээрээ дууссан юм шүү. Тэ? Ямар мондгий. За ингээ өөрсдөө алга ташчээ баяр үргээ. Ямар мондгий. Чадчих штэ бид нар. За тэгвэл багштай самбар энэ зөв байсан шүү гэдгийг холбоод өгөх байна уу? Улам олон гараа өргөөрэй. Өөртөө итгэлтэй. Ямар мондгий. Бүгдээрээ өргөе. Дээшээ бүр дээшээ өргөөрэй гараа. Өөртөө итгэхгүй бол хэн итгэх хэлээ бид нар. За байжаарай. За энэ хүү. Энэ хүү. За гараад ир. За холбочих. За та хэд хараад байж байгаа зөв байна уу? Буруу байна уу? Энэ ш. За. За найздаа бодох хугацаа өгье тийм ээ.
За болсноо. За зөв буруу юу? За өөрөө алдаагаа засах уу? Өөр хүнээр засуулах уу? За ямар ч гэсэн өөртөө ихтэй гарч ирсэн найзтай баярлалаа. За хин найзтай дуусгая. За чи тусалж. За бусд нь одоо 3 дахь дасгалаа хийж байгаа. Оноогоо авах юм бол бас хамгийн түрүүнд дууссан нь багш нь шууд урамшуул 5 оноо өгш. За зөв үү хүүхдүүдээ? Зөв үү? Вау, та өөр хэн засах вэ? За хашиг баяр. За бусд нь 3 яаж байгаараа би 3-ыг чи асуу шүү тайдас. 3-ыг нь асууя. За зөв үү? За тэгвэл мэдээний эхлэл хэсэгт юу гардаг байх нь вэ? Өдөрлөг хязаа хаана болсон талаар байх нь шүү. Гол хэсэгт маань юу байсан бэ? Уусах ерөөсөө ийм ач холбогдолтой шүү гэсэн. Төгсгөл хэсэгт маань мэдээ бичсэн хүний нэр байсан байж тээ. За 3 дахь асуултаа дууссан хүмүүс байна уу? 3 дахь асуултаа. Вау, та энд дуусчих. Өөр. За. Дууссан. Вау, та ямар мундгий. За, дууссан гэж бодож байгаа бол бүгдээрээ ярилцъя. За, эрүүл амьдралын мэдээлэл чухал гэсэн санагдсан хэсгийг өнгөөр ялгаж будаарай гэсэн. Будсан уу? Нэгдүгээрт нь эхлэл мэдээ энэ нөгөө нэг гарчигтай мэдээ байгаа шүү дээ. Тэрнийхээ чухал гэж санагдсан хэсгээ өнгөөр ялгаж будаарай гэсэн. Ялгаж будсан уу бүгдээрээ? Зүгээр л үзгээрээ дугуйлчихад болно. Дугуйлсан уу? Дугуйлсан уу бүгдээрээ? За, чиний бодлоор мэдээ гэж юу вэ гэж асуусан байна. Хариулт бичсэн үү? Мэдээ бол шийд зүйлээс мэдээсээ гэж мэдээ байдаг гэж байна. Маш сайн байна шүү. Өөр хэн санаагаа хэлэх вэ? За. Миний бодлоор мэдээ гэж хүмүүсийн мэдээ мэдлэг хүргэх зорилготой гэж боддог. Маш сайн. Ямар мундгий. Мэдээ уншиж сонсох нь ямар ач холбогдолтой? Мэдээ уншиж сонсох нь эрүүл байх, аюулаас урьдчилан сэргээлт ач холбогдолтой. Маш олон ач холбогдол байгаа шүү дээ, тийм ээ. Одоо маргааш цаг агаар муухарах гэж гэж ивэл бид нар өнөөдөр хичээлдээ яаж ирэх ёстой? Дулаан ховцлох ёстой, тийм ээ. За, гадуур вирус байна энэ төр гэвэл бид нар яах ёстой? Маск зүүх ёстой. За, өнөөдөр тэгвэл яах нь вэ? Мэдээлэл гэдэг маань бид нар шинэ зүйлийг ингээд сурчилдаг маш олон ач холбогдолтой байдаг ахна тийм ээ. За тэгвэл бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийн дүгнэлтийг та нар өнөөдөр юу сурсан бэ? Мэдээ сурсан уу? Усны та. За мэдээ сурсан уу?
Сурсан байна тийм ээ? За өөр. Усны талаар гэсэн өөр. Мэдээ ямар гурван хэсэгтэй дээ? Эхлэл, гол, төгсгөлийн талаар төгсгөлтэй тийм ээ? Маш сайн байна. За тэгвэл та нар мэдээний талаар мэдэж авсан уу? Авсан. Мэдээг ойлгосон уу? Ойлгосон. Мэдээний бүтэц ямар байдгийг мэдсэн үү? Ингээд бид нар өнөөдөр ийм олон зүйлийг мэдэж авсан биш. Тийм ээ? За өөрсөндөө баяр хүргэе. Маш сайн үг. За гэрийн даалгаварт энэ QR код байгаа. Үүнийг уншуулангууд за яг биднэрийнхтэй адилхан мэдээ гарч ирээд тэрийг ингээд захимаар ажиллана гэсэн үг. Эдүүтэн шигээ заяа. За тэгэнгүүтээ бүгдээрээ ороод гэрийн даалгавраа ингээд захимаар хийгээрэй. За өнөөдрийн бидний алхам тав буюу юу маань? Дүгнэлт маань хамгийн үнэлгээ маань. За 4-өөс дээш оноо авсан хүмүүс гараа өргөдөө. Хэд вэ? Тоолъё 4-өөс дээш 3-р дасгал дээр өөрсдөө оноо өгсөн үү? 4-өөс дээш. За 1 бүр дээшээ өргөөрөө багш нь тоолъё. Ямар мундаг юм бэ? 1 2 3 4 5 6 7 8 9 10. Үгүй бараг бүгдээр юм шүү. За тэгвэл 3 оноо авсан гараа өргөе. 3 оноо. 2 оноо. 1 оноо. Бүгдээрээ 4-өөс дээш оноо авсан юм уу? Ямар мундаг юм бэ? Хэдэн сурагчтай л танай? 47-нд нь баяр хүргье. За зүрх шүү. Баярлалаа. За хичээл тэтгэврт оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.